Энэ хууль уг нь их олон жил боловсролтой явж байгаа маа. Тэгээ үе үеийн сайдуудаар дамжаал явж байгаа. За нэг удаа өргөн бариад бас буцаж исэн ийм ч хууль байж байгаа. Ариун зай сайтай үед өргөн бариад бас тухайн үед засгийн газар аваад гэрүүлийн тухай хууль, гэрүүлийг төрөөс дэмжих тухай хуулийг хоёр салгахгүй болохгүй. Хоёр хэцүү нийт хэрэгцүү асуудлыг хольж бас хуульчлах боломжгүй байна гэдэг үднээс буцаж исэн. Тэгээ энэ дээр одоо яг зүгээр шинэ концепцийн үед бас Европын улсуудад бий болсон хууль солих үед юм уу, тээгч их гих зэргийн харилцаануудаас одоо үүсээд байгаа нөхцлөөс энэ гэр бүлийн харилцаанд хэрхэн яаж нөлөөлөх үгээд дээрэс нь энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой олон сөрөг үр дагаврууд байсан учраас энийг засъя гэдэг нэг уг нь явж байгаа юм хууль байгаамаа. Яг зүгээр дэвшилттэй юмнууд нэлээд байгаа. Тэгвэл бас жоохон тодорхойгүй орхисон хэд хэдэн юм байна. За би зүгээр асуулт нэг байна. Ургийн үгийн асуудал байгаа. За хүүхдийн бас одоо төрөөд бас нэг зайлшгүй идэх ёстой эрх байдаг бол нэртэй байх, нэр авах эрх. Ээж аав эцэг их нь нэр өгөх юм эрхтэй байна. Энэ нэр өгөх эрхтэр нэг ургийн овг байгаа. За монголчууд ургийн овгийг маш замбраагүй авсан. Энэ өөрөө эргээ зүгээр зарим нь бол одоо боржинч гэх юм уу. Борчгон гэдэг энэ овгийг баг нийтээр авцсан. Бичлэлтийн үед хит хит янзаараа байдаг. Тэгэхээр энэ гэрүүлийн хуулийг үн шинжсэн найруулгын үед энэ ургийн овгийг дахин нэг одоо баталгаажуулж авах асуудлыг өгнө хөндөж исэн юм а. Энийг ингээ хайчаа ороод ирсэн байна. Зарим нь тухайн үед мэдэхгүй сэтгэл хөдлөлөөрөө за улсын бүртгэл төр очиод бүртгэлээ шинжлүүлэхдээ ямар овогтой гэхээр мдээгүй таниагүй учраас зүгээр л овог хэлсэн. За дээрээс нь сая бид нар бас хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбатрын үед бид нар Польшоос Монголын хүн амын тооллогын материалуудыг хувилбарлаж авчирсан. Энэ зэргээр явах юм бол энэ баруун аймгаас бусдууд нь бас тооллогын материалыг бас архиваас үзэх болцоо бүрдээд байгаа байхгүй. Энэ ургийн овгийг шинжлэх асуудлыг нэг удаа энэ дагж мөрдөгч урмын хуулиар нэг зэгцлээд үнэхээр энэ цус ойртолт байт юм уу? Хүн ам зам бодлогын хувьд бас нэг шийдэх асуудал байсан юм а. Нэгдүгürt энэ байгаа. За тээгч ихээр одоо хичнээн хөвгт төрж гин. Энээс үүсэж байгаа эрх зүйн маргаанууд юу байна? Ер нь өв залгамжлал бусад эрхүүд дээр ямар одоо онцлог зохицуултууд оров? За гэрэлтийн гэрээний асуудал байна. Яг зүгээр хайр сэтгэлийн асуудал учраас ийм зүйлийг ярихгүй гэдэг боловч амьдрал баян байна. За ер нь тэгээд одоо сошиалор гэр бүлийн маргаанаа шүүлгэж байгаа энэ үе дээр бол гэрэлтийн гэрээний ач холбогдлыг бид нар таниулж өгөх хэрэгтэй байгаа. Одоо тийм учраас энэ асуудал дээр одоо ямар зүйлүүд орж байгаа вэ? Асралт гэр бүлд одоо тавигдах шаардлагын үед ямар зүйлүүд орж байна? За тэр хамтран амьдралын асуудлыг энэ хууль дээр оруулж ирж байгаа бас буруу. Оруулж ирэхдээ зүгээр аль хууль дээр байх байсан. Энэ нь бол өөрөө эргээд ерөнхийдөө гэр бүл батлуулахгүйгээр явах юм шаардлагууд үүсэж байна. За гэр бүлийг одоо бүртгүүлэхэд хашлах шалтгаан буюу удамших өвчтөө гэдэг бол одоо хоцрогдсон шүү дээ. Үр хөвгтөө болохгүй асуудал дээр л энэ дэр зөвлөгөө өгнөхөөс биш энэ бол гэр бүл болоход хашлах шалтгаан биш байхгүй юу? Бид юуроос ингэж нэг байгаа ямиг бас нэг дүгнэлт хийгээд ороод гэр бүлийн болон боловсролын асуудал эрхэлсэн сайд нар хамтран батлахаар бол тусгаж өгч байгаа. За одоо байгаа иргэний улсын бүртгэлийн хуулийн зохицуулалтаар бол ургийн овгоо бол иргэд бол нэг удаа бас өөрчлөх энэ эрх нь бол бас байгаа. Тэгэхээр энэ одоо байгаа зохицуултын хүрээндээ энэ ургийн овгийн өөрчлөх цэцлэх асуудлаа бол иргэд бол өөрсдөө шийдвэрлэх боломж бол байгаа гэж ингэж харж байна. За тээгчхийн одоо энэ асуудал бол яхаарахгүй бас таны саяны хэлж байгаагаар гэр бүлийн одоо шинэ одоо харилцаанд одоо тохирсон энэ одоо зохицуултыг шаардаж байгаа энэ асуудал байгаа. Тэгээд тээгч ихтэй холбоотой донор бэлгээсийг ашиглан хүүхдтэй болж байгаа тохиолдолд энэ хүүхдийн эцэг их байх эсхийг нь бол энэ гэр бүлийн хуулиараа бол тодорхой болгож өгч байгаа. За донорын хуулиараа бол энэ тээгч их болох гэрэлтийн тээгч ихтэй холбоотой гэрээний заагвар батлах энэ зүйлүүд нь бол донорын хуулиараа зохицуулаад одоо практикт явж байгаа. Гэр бүлийн хууль дээр бол энэ эцэг их нь хэн байх юм бэ гэдгийг илүү тодорхой болгоод өгч байгаа. За мөн одоо гэрэлтийн гэрээний асуудал бол одоогийн хүчин төгөлдөр хууль дээр агуулгаараа байдаг болго яг гэрэлтийн гэрээ гэдэг нэр томьёогоор нь илүү дүлхүү наривчилж одоо энэ зохицуулж өгч байгаа. Гэрэлтийн гэрээн дээр одоо юуг тусах ёстой, гэрэлтийн гэрээнд хориглох зүйл нь юу байх юм гэдгийг бол энэ одоо хуулийн төслөөр бол тодорхой болгож өгсөн байж байгаа. За асралт гэр бүлд бас тавигдах шаардлагуудыг бол хуулийн төслийн одоо төсөлд бол тусгасан байж байгаа. Тухайлбал одоо асралт гэр бүлд одоо орлоготой байх ёстой, мөн одоо эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ёстой. За мөн одоо эцэг их байх үүргээ асуулж байгаагүй байх гэх мэт одоо асралт гэр бүл тавигдах энэ хуулийн зохицуултыг одоо төсөлд бол тусгасан байгаа. За хамтран амьдрагчийн асуудал бол бас энэ хүүхдийн эрх ашигыг
одоо хамгаалахын зорилгын хүрээнд бол энэ хамтран амьдралтай холбоотой зохицуулт бол энэ хуулийн төсөлд бол орж ирсэн юм аа. Зүгээр таны одоо илэрхийлж байгаа одоо хамтран амьдралын асуудал энэ хуульд байх ёсгүй гэдэг зүйл дээр бол би ажлын хэсэг дээр бол бид нар бол энийг бол орох ёстой байна гэж ингэж оруулж ирсэн явж байгаа. За удамших болон одоо сэтгцэн юм нөвчтэй юм бол асуудал. За сайн зэрэг гишүүн тодруулъя. За хэдүүлээ энийг ажлын хэсэг гараад мэдээж явах бах. Гэхдээ ерөн зөв ургийн овгийн асуудлыг нэг удаадаа өөрчлөх энэ дагж мөрдөх шилжилтийн зохицуулт хийх нь зөв. Наад нэг удаа өөрөө солиод явна гэдэг бол амар их чирэгдэлтэй. Хоёрдугаар зөвхөн эцэг эхийн нэр өөрийн нэрээ солидог байхгүй. Ургийн овг дээр бас тодорхойгүй байгаа. Тэр энийг бас зөв ойлгоно хэдүүлээ. Хоёрдугаарт энэ гадаад улсад өршлүүлж байгаа хүүхдийн асуудал дээр бас яг зүгээр дэлгэрүүлэх гэж оролцсон боловч одоо яг л байгаа төвшөнд ингээд яг тэр чигтэн тавьчих. Энийг бол илүү их жоохон наривчлах асуудал бол байсан. Ялангуяа одоо яг зүгээр Монгол Улсын одоо иргэнээс төрсөн хүүхдүүдийг гадагшаа өршлүүлэх энэ бодлогыг жоохон хязгаарлах талтай байх хэрэгтэй. Ер нь бас хүний эрхийн асуудал боловч тэр энэ дээрээ бас нэг жоохон бодолтой суур дүгнэлтүүдийг яаж гаргах вэ гэдгийг илүү их тодруулах шаардлага байгаа. За хоёрдугаарт яг энэ үр дагаврууд байна. Асралт гэр бүл болон энэ эцэг их байх эрхийг хасах энэ асуудлын цаана төр ямар буюу орон нутаг ямар үүрэг хүлээх вэ гэдэг дээр түрүүн зардал асуудаг. Энэ дээр яг нэг тодорхой хэлж. Гүцээгээд асууж. За тэгээ. Сайн зэрэг гишүүн нэг өгье. Түрүүн пүрэв даваа гишүүн яг асуух гэдэг шиг байлаа. Тэгээд яг хуу Авбекер гишүүнээс цайдаас оруулж ирэх гэж байгаа гэж ойлгосон. Төрөөс гэр бүлийг дэмжих тухай хууль буюу за дээрэс нь энэ хүүхдийн эрхийг хамгаалах багц солиоттойгоо уялдуулаад яг энэ foster family за тэгээд эцэг байх эрхийг хасны үр дагавар буюу тэр асрамжийн газар энэ зүйлүүдийн одоо санхүүжилт одоо менежмент тэднүүрийн үйл ажиллагаа ил тод байлгахаас эхлээд энэ асуудлууд бас энэ хуртаас уртаа цэгцтэй авч явах хэрэгтэй. Нэг юм хийгээ өгчдөг шүүх шийдвэр гаргадаг хүлээж авах байгууллага байхгүй. Жишээ нь одоо foster family-г хэрхэн яа сонгон шалгаруулах, хэн мэдээллийн сангийн үүсгэх энэ төргээд тодорхойгүй энэ зохицуултууд харагдахгүй байна. Нэгдүгээр шүү дээ. За энэ бүтэн өнчийн хүүхдүүдийн насрамжийн газарт байгаа хүүхдүүдийн энэ төрөнгийн эрх маш их зөрчигддөг. Энэ дээр судалгаа өгөөч. Яг энэ 18 нас хүрээд насрамжийн газараас гарч байгаа хүүхдүүд тансандаа болоод ямар одоо хөрөнгөтэй гарч байна. Заримдаа одоо нэгэд сэтгцийн өөрчлөлтөө гэдгээр ягаад ах дүүнэр нийлж байгаа нёгийга ийм шинжилгээний дүгнэлт гаргуулж байгаа байр саавыг нь аав ээжээс нь өгсөн. За дөрөвдүгээр микрофон хариулах. Мегмар дарга өөр хүнээр нэмж хариулах бол хэлээрэй. За. За гэр бүлийн яамнаас ажлын хэсэгт бол байгаа. Тэгээд ялангуяа энэ асрамжийн газарт дансны мөнгө энтертэй холбоотой мэдээлэл гэр бүлийн яамнаас хариулъя. За энэ гэр бүлийн хуулиар бол бид нар яг сайн зэрэг гишүүн ярьдаг энэ хувийн эрх зүйн харилцааг зохицуулсан зохицуултад түлхүү оруулж ирж байгаа учраас яг энэ асралт гэр бүлд олох төрөөс олгох урамшуулал гэдэг юм уу дэмжлэг гэдэг юм уу тэр зүйл энэ төр бол энэ хуульд тусгагдаагүй. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуульд бол тусгагдана гэдэг ийм одоо үзэл баримтлалын хүрээнд бол ойлгож байгаа. За гэр бүлийн одоо хууль дээр бол гэр бүлийн гишүүд хүүхдийн одоо хуваарьт хөрөнгийн асуудлыг бол зохицуулж өгч байгаа. Тэгэхээр яг таны саяны дурддаг одоо асрамжинд байгаа одоо хүүхэд бол одоо төрөөс олгож байгаа одоо юу гэдгийг Эрдэнэс 5-7% цааны мөнгө төгрөгч гэдэг юм уу энэ зүйл бол гүцэг хариулах. Дөрөвдүгээр микрофон гүцээгээд хариулъя. Ийм одоо яг тухайн хүүхдийн одоо хуваарьт хөрөнгийг бол эцэг их нь бол хүүхдийн эрх ашигын эсрэг бол дуран мэдэн зарцуулахгүй гэдэг ийм хоригдсан зохицуултуудыг орж ирж байгаа. За энийг зөрчсөн тохиолдол бол хүүхэд өөрөө бас шүүхэд одоо хүсэлт гаргаж энэ хохирлоо нэхэмжлэх эрхийг нь бол одоо насан турсан хойноо бол гарах тэр эрхийг нь бол олгоцсон байгаа. За гэр бүлийн яамнаас энэ дээр гүйцээж хариулах. За 6 дугаар микрофон дээр очиж сууч. Өөрийгөө танилцуулаад хариултаа хэлээрэй. За сайн байна уу. Цогтбатар гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч. За тэгэхээр манай яамнаас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг
үзэл баримтлалыг одоо өмнө 2 удаа батлуулсан, одоо 3 дахь батлуулах гайд ажиллаж байна. За ерөнхийдөө 6 сард өргөн барьсан өмнөх засгийн газрын үед тэгээ буцсан одоо татагдсан байгаа. За одоо тэгээд саяын асуултуудын хүрээнд бол асралт гэр бүлийн зохицуултыг бол хүүхд хамгааллын тухай хуулийн 12 дугаар зүйлд одоо бүрэн тусгагдсан хүүхдийн хүчрхийлд өртсөн хүүхдүүдийг бол эхлээд төрөл садны асаргаанд гэр бүлийн орчинд за тэндээс одоо боломжгүй гэж үзэх юм бол асралт гэр бүл тэгээд тэндээс одоо боломжгүй болол одоо асрамж халамжийн газарт одоо хариулах үйлчилгээ үзүүлэхээр заасан байгаа. За асралт гэр бүл үзүүлэх журмыг мөн манай яамны зүгээс одоо баталсан. За тэгэхээр энэ дээр бас шалгууруудад үзүүлэлтүүд байгаа. Одоогор бол